Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Хан улс сургуулийн бага боловсролын багш Болор Цэцэг байна. За би өнөөдөр та бүхэндээ ангидад уршин хэрэгжүүлсэн эндэртэй уншлага дугуулангийн тайлангаа танилцуулахад бэлэн боллоо. За манай анги 29 суралцагчтай. За ангийн зорилго нь уншаад ойлгох чадвартай, бусдыг сонсох, хүндлэх сэтгэлтэй манлайлагч хамт олон болно гэсэн зорилготой. За ангийн зорилгодоо нийцүүлэн ангийн сурагчдын уншаад ойлгох чадварыг нэмэгдүүлэх үүднээс дараах дугуулангийн төлөвлөгөөг боловсруулан ажилласан. За дугуулангийн зорилго маань болохоор сурагчдын уншаад ойлгох чадварыг нэмэгдүүлэх, ойлгосон зүйлээ бусдад илэрхийлэх чадварт суралцуулахад оршино гэсэн зорилготой байгаа. За энэ дугуулангийн төлөвлөгөөгөө боловсруулан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн байгаа. За үйл ажиллагааны төрөлтөд танилцъя. За 1-р үйл ажиллагаа буюу 5 минутын уншлага. За 2-р үйл ажиллагаа буюу 5 од уншлага. За 3-р үйл ажиллагаа буюу эндэртэй уншлага. За 4-р үйл ажиллагаа буюу зочинтой уншлага. За 5-р үйл ажиллагаа буюу бүтээлч намын тэмдэглэл хөтлөх. 6-р үйл ажиллагаа буюу цахим уншлага гэсэн энэхүү үйл ажиллагааны дагуу дугуулангаа хичээлүүлсэн байгаа. За 5 минутын уншлага. За энэхүү 5 минутын уншлагыг хичээл эхлэхийн өмнө 5 минутын турш ангийн сурагчид уншлага хийн. За ерөнхийдөө уншлагаа хийгээд асуултанд хариулах, номын тэмдэглэл хөтлөх, утгыг мэдэхгүй үгийн тайлбар хөтлөх гэх мэт даалгавруудыг ерөнхийдөө гүйцэтгэж явдаг байсан. За 2 дахь үйл ажиллагаа буюу 5 од уншлага. За сурагчид манд аваагаас баасан гаргуудад багшийн өгсөн сэдвийн дагуу минутын уншлага болон тухайн ихийн гол санааг өөрийн үгээр тайлбарлан яриад 5 одыг цуглуулнаа. За идэвхтэй 5 од 7 хоног болгон 5 од цуглуулсан идэвхтэй сурагчдыг урамшуулан алдаршуулдаг байсан. За 3 дугаар үйл ажиллагаа буюу эндэртэй уншлага. За энэхүү уншлагын төрөл нь ерөнхийдөө сурагчдад маш сонирхолтой байсан. За сурагчид маань өөрт таалагдсан ихээ сонгон бусдад уншиж өгөх. За нэг бол ойлгосон зүйлээ бусдад хуваалцах. За нэг бол асуултаар чиглүүлэн бусдад ярилцах гэх мэт даалгаврыг энэхүү үйл ажиллагаагаараа гүйцэтгэдэг байсан. За 4-р үйл ажиллагаа буюу зочинтой уншлага. За энэхүү үйл ажиллагааг энэ хичээлийн жилээс анхлан хэрэгжүүлсэн. За энэ хичээлийн жилд 3 удаа амжилттай өнөхөдөө зохион байгуулсан. За энэхүү үйл ажиллагааны нэг онцлог нь болохоор эцэг эхчүүдтэй хамтран ажиллана. За ангийн 15 эцэг буюу ерөнхийдөө 50 гаруй хувь нь зочинтой уншлага үйл ажиллагаанд хамрагдаж ангийн суралцагчдын унших чадвар болон уншаад ойлгох чадварт дүгнэлтийн өөрийн хүүхдийн уншлагыг хэрхэн зөв хурдан уншдаг болгох талаар санааг олж авснараа ийм давуу талтай үйл ажиллагаа байгаа. За дараагийн үйл ажиллагаа болох бүтээлч намын тэмдэглэл. За ангийн сурагчид ер нь бүгдээрээ бүтээлч намын тэмдэглэл хөтэлдэг. За энэ хичээлийн жилд ерөнхийдөө 17-оос 20 их үлгэр бүлгээр намын тэмдэглэл хөтэлсэн. За үүний үр дүнд болохоор сурагчдын уншаад ойлгох, унснаа бүтээлчээр илэрхийлэх, цэгцтэй ярих чадвар нэмэгдэж байна. За мөн бүтээлч намын тэмдэглэл үйл ажиллагааны хүрээнд бас нэгэн хийсэн зүйл нь том ном хийх. За энэ сурагчид маань ерөнхийдөө багт хуваагдаад өөрсдийн сонирхсон үлгэр их өгүүлэлгийг сонгоод том номыг хийн. За ингэснээр сурагчдын уншаад ойлгох чадвар, зурах чадвар, багаар ажиллах чадвар, өөрт оногдсон үүрэг хариуцлага ухамсарлах чадвар ерөнхийдөө нэмэгдэж байсан. За сүүлийн үйл ажиллагаа буюу цахим уншлага. За цахим уншлага маань юу вэ гэхээр сурагчид маань ерөнхийдөө ангийн гүрвт байршуулсан цахим ном болон ди ном сайтаар дамжуулан их зохиол сонгож унших байгаа. За тэгээд захимаар уншиж, оюунаа тэлж, мөрөөдлөг бүтээх гэсэн уран дээр ерөнхийдөө энэхүү цахим уншлагыг хийж хэвссэн байгаа. За энэхүү эндэртэй уншлага дугуулангийн үр дүнд яасан бэ гэхлээр үр дүнд ерөнхийдөө энэ хичээлийн жил сургуулийн номын сангаас зохион байгуулсан үйл ажиллагаанууд амжилттай оролцож 2 удаа шилдэг уншигч ангаар шалгарсан. За мөн аймгийн мэргэжлийн багш нарын бүлгээс зохион байгуулсан сурагчийн төл шилдэг тэмдэглэл дэвтэр шалгаруулах аймгийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 4-р ангийн нийт 27 сурагчийн дэвтэр ирснээс тусгай байрт сурагч О Мишелийн дэвтэр ерөнхийдөө шалгарсан байгаа. За мөн уншдаг доромчууд аяны хүрээнд захим уншигч 2026 уралдаан аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан. За үүний 1-р шат болох сургуулийн хэмжээнд ерөнхийдөө манай анги амжилттай оролцож шилдэг ангиар шалгарсан. Мөн энх ундрал гэ марл эрдэнэ гэсэн сурагчид маань амжилттай оролцсон батламжийн эзэд болсон байгаа.
За мөн уншдаг орончууд аяны хүрээний зохион байгуулалт захин уншигч 2026 уралдаанд за ангийн 20 сурагч ерөнхийдөө дийн ном сайтад бүртгүүлэн ирэхэд жилийн эрх нээлгэн за тэгээд анги хамт олноороо 29 суралцагч өгөгдсөн 10 сэдвийн дагуу номын тэмдэглэл хөтлөн амжилттай оролцож аймгийн уралдаанд бүтээлч анги ашигласан байгаа. За хамгийн том ахиц үрдэн буюу за унших чадвар харагдаж байна. За 10 сард ерөнхийдөө манай ангийн гарааны үнэлгээ 81 хүүхэдтэй байсан ангийн дундаж уншлага. За харин 6 сард бол 6 сар буюу жилийн эцсийн үнэлгээгээр 103 болж агсан байна. За ингээ харахаар ангийн дундаж уншлагын үг 22 үгээр агсан үзүүлэлттэй байна. За мөн нэгдүгээр асуултанд хариулдаг сурагчийн тоо, хоёрдугаар асуултанд хариулж байгаа сурагчийн тоо 9 уур, за гуравдугаар асуултанд хариулж байгаа сурагчийн тоо 2 сурагчаар агсан гэх мэт үзүүлэлт харагдаж байна. За ерөнхийдөө унших чадварын ахиц амжилтыг нэгтгэхэд харах юм бол за манай ангийн уншлагын хувьд бол 10 сараас хойш ерөнхийдөө тогтмол ахиц гарч ажиглагдаж эхэлсэн ахицтай байсан. За 5 сард бол хамгийн өндөр үзүүлэлт буюу 109 үг уншсан дундаж уншлагатай байсан. За тэгээд энэхүү уншлагаад яаж цаашаа дахиулж байх вэ гэхлээр за цаашдын зорилт маань болохоор унших чадварыг доктортой нэмэгдүүлэх зорилгоор өдөр тутмын уншлагын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн зохион байгуулнаа. За мөн унших хурд ойлголт сайжруулах тусгай дасгалуудыг бас нэмж оруулж зохион байгуулна. За эцэг эхийн оролцоотой унших цагийг тогтмолжуулна гэх мэт цаашдын зорилтоо ерөнхийдөө тодорхойлоод байна. За тэгээ бид хамтдаа илүү ихийг уншиж, илүү ихийг ойлгож, ирээдүгээ гэрэлтүүлье гэсэн ерөнхийдөө сайхан үгээр тайлангаа ерөнхийдөө өндөрлөж байна. За тэгээ анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн уншлага маргаашийн амжилт юм шүү.